Сайн байцгаана уу. Нэгэн бизнес эрхлэгч ах надтай холбогдоод бизнесийн орлого зарлагыг илүү нарийн хянах, бараа бүртгэл, багаж хэрэгслийн эвдэрэл сэлбэг зэргийг бүртгэх зорилготойгоор нэгэн бүртгэл болон тайлан хэлэгцээ. Энэхүү бизнесийн мэдээлэл нь тухайн хүний хувийн нууц өмч тод бичлэгт орсон үнийн дүнгууд нь зохиомл болохыг хэлхийн зүйтэй хаа. Юуны өмнө би тухайн ахаар бүтээгдэхүүн үйлчилгээг нь ангилуулж, цэгцтэй болгож, түүнийг нь хялбар бүртгэх хэсэг хийсэн. Энэ хэсэгт тогтсон үнэтэй үйлчилгээнүүдийн нэгжийн үнийг автоматар орж ирэх томьёог оруулсан. Өмнө тухайн үйлчилгээг хийхдээ хэрэглэсэн материалыг оруулж өгмөгц барааны үлдэгдэл дээр хасагдахаар шийдэж өгсөн бөгөөд бараа материалын талт хийгдэх үед нэмэгдэх байдлаар зохицуулсан. Үүн дээр үндэслэж захиалах шаардлагатай нөөц багассан байгаа материалуудыг өнөөдрийн байдлаар автоматар харуулах хэсэг хийж өгч захиалгын хуудсыг гаргаж өгсөн. За мөн анхын дуусгаж амжаагүй байгаа захиалгууд болон захиалагч тал төлбөрөө хийгээгүй захиалгуудыг бүгдийг нь шууд шаргах зорилготой 2 хуудас нэмсэн. Зардлаа мөн хянах тооцох шаардлагатай байсан учраас зардлыг нь мөн ангилж бүртгэх бүртгэлийг үүсгэсэн. За гол ашигладаг багажнуудын ашигт ажиллагааг тооцохын тулд эвдрэл гэмтэл сэлбэг хэд ангийг нь бүртгэж бүртгэх хуудас болон багажнуудын нийт ашиглагдсан тоо, эвдрэл гарсан тоо, хэдэн удаагийн ажил хийж ямар нэг хэд анги эвдэрч байгааг нь үзүүлэх үзүүлэлт, тухайн багажаар нийт олсон орлого, мөн түүнийг нь тухайн багажинд зарцуулсан нийт зардлын харьцаа, ашигт ажиллагаа зэрэг тооцооллуудыг оруулсан. За эдгээр заргаа дата дээр үндэслэн энэхүү 5 хуудас бүхий тайланд бэлдсэн. Логоны хэсгийг мөн адил нууцыг нь хадгалах үүднээс дөрвөж дарлаа. Ахаан сануулхад энэ тоонууд нь жинхэнэ биш бөгөөд тухайн хүний нууцыг хадгалахын тулд миний өөрийн зохиосон тоонууд болно. Энэхүү тайланд бүртгэлийн Excel файлтайгаа шууд холбогдож ажиллах буюу real time байдлаар ашиглагдах тул том давуу талтай байгаа юм. Та өөрийн бизнесийн орлого зарлагын бүртгэлийг илүү наривчлан хянах сонирхолтой бол надтай холбогдорой. Тухайн бүртгэл болон тайланг бизнес эрхлэгч ахтай алхам бүрийг нь ярилцаж хийсэн болохоор танд мөн адил ялгаагүй яг өөрийн тань хүснээр зөвхөн таны ашиглах бүртгэл тайланг бэлдэж өгч чадна гэдгийг амлаж байна. Бичлэг маань үзэнд баярлалаа. Мөн YouTube суваг дээр Excel, Power BI болон бусад сонирхолтой бичлэгүүдийг ажлын завсраар хийх тул сувгийг маань дагаарай.